эрх мөндөд үзэгчтэй. Эх орны маань өнцөг болон бүр цэнхэр дэлгэцээ үзэн суугаа үзэгч та бүхэндээ энэ үчийн төмөн амар амгалан айлтгая. Үзэгч та бүхэндээ бид халахын сайхан юндөнгөөгөө шалгаруулах тоош нэвтрүүлгээ өргөн барихад бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэгт авиас чадвар уран ухаанаараа шалгарч ирсэн 5 залуу оролцох бөгөөд нэвтрүүлэг маань бүтэн 3 сарын турш үргэлжлэх юм аа. Ингээд халахын сайхан ирчүүд маань өөрсдийнхөө бэлдсэн мэдлэгийг үзэгч та бүхэндээ өргөн барихад бэлэн болоод байна. Ингээд хувийн дугаар 1 ариун болтыг тайзнаа урьж байна. Хувийн дугаар 1 ариун болт. Яа, сайн байцгаана уу. За ингээд энэ сайхан тэмцээнд оролцож байгаадаа сэтгэл их хөдөлж байна. Өөрийгөө бол юндэн болно гэж би итгэлтэй байна. Тэгээд одоо олон түмнийхөө сонорыг мэлаач эр хүний цог хямрыг дуудсан сайхан аялгуу тоглоё. Жалам хар лимбити. Баярлалаа, танд амжилт хүсье. За. Хувийн дугаар 1 ариун болтоо. Баярлалаа. Одоо та бүхнийхөө өмнө дараагийн оролцогчийг өргөх гэж байна. Хувийн дугаар 2 Ганбаяр. Хувийн дугаар 2 Ганбаярыг тайзнаа урьж байна. Халахын сайхан юндөнгөөгөө шалгаруулах тэмцээнд орж байгаадаа маш их баяртай байна. Баярлалаа тань. Ингээд би та бүхэнд өөрийн бэлдсэн мэдчилгээгээ үзүүлье. Монгол эрх хүний дуу Талын таван толгой. Сүрэн наашир наашир. Авидэ хоёр гурав дөрөв таван толгой. Аккумудай тонг тань сургамал. Орогож байлаа. Айлт сан амраг тэтгэж гад удмаа бүрий хоолоро. Зэргийн гадамд 3 жил мэгжар хоног гайгүй байлаа. Один, два, три, четыре, пятый, толгой. Ловчно петр я в карбуз, гости, орогож байлаа. Айлт сан амраг Машак я на хуй хоолоро. Зэргийн гадамд трикота гайгүй байлаа. Баярлалаа. Хувийн дугаар 2 Ганбаяртаа дараагийнхын шатанд нь өндөр амжилтыг хүсье. Одоо та бүхний өмнө хувийн дугаар 3 тавх сүрэн тайзнаа урьж байна. Хувийн дугаар 3 тавх сүрэн. Халахын сайхан юндын шалгаруулах тэмцээнд оролцож шалгараад юндан болсондоо баяртай байна. Уучлаарай, манай шүүгчдийн бүрэлдэхүүн одоохондоо дүн гаргаж амжааг байгаа л да. Дүн гараагүй. Тэрүүгээр улсад нөгөө орцож байгаа улсууд ч намайг та юндын гэлээ шүү. Та бол үнэхээр өөртөө итгэлтэй байгаа юм байна. Тэгээд ер нь тэрүүгээр одоо ер нь юндын гэхээр улсууд алгаа. Дандаа одоо балган болоод балганы дагуу л гүйлдээд байна. За яг хөө тэгээд одоо ер нь таны мэдлэгийг сонирхъя. За би тэгээд ер нь ингэж боддог юм аа. Энэ чихнүү чимэг болсон аялгуу сайхан монгол их хэлээ бас нэг цэвэрхэн авч явах юмсан гэж бодож явдаг юм. Тэгээд би бас нэг 2 3 юм хэлчихв. За тийм. Нэгдүгээрт энэ халахын сайхан юндэн гоогөө гэж яриад байгаа нь буруу юм. Гоогөө гэдэг чинь өөрөө хятад үг.
хятадаар одоо ахаа гэсэн үг юм л да. Тэгэхээр одоо аминда одоо халахын сайхан юндан ахыг шалгаруулах тэмцээн зохиогоод байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр тэр гөөгөө гэдгийг авчиж ичаад зүгээр юндан шалгаруулна гэж ярил зүгээр юм байна. Нэг. За хоёрдугаарт энэ одоо юндан шалгаруулна гэж хэлчихэд одоо энэ учиртай 3 толгойг одоо энэ балганы одоо энэ ая хөгжим одоо тавиад авах юм. Энэ одоо хөгжмийн хүн нь одоо ямар хүн байдгийг одоо би гайхаад байх тийм. Балганы ая тавиад тэгээд одоо юндангуудыг оруулж ирээд байх юм. Тийм. Энэ тэр хөгжмөө тавьдаа чи тэр залуу одоо тэгээд худлаа тэгээд тэнд одоо ангалзаад айлгуудаа авгаа өгөх юм. За тэр энэ одоо балганы ая тавиад байгаа. Энэ бол тэр балгануудад зүгээр зохиод байгаа юм. Балгануудад зохиод байгаа юм. Харин яг юнданд ари өөр ая баймаар байна. За ойлголоо, таны саналыг хүлээж авлаа. За ингээд би бас Монгол үндэснийхээ одоо сайхан ардын язгуур урлагаар одоо бахархаж явдаг хүн. Тэгээ одоо манай энэ одоо ардын сайхан язгуур одоо энэ хөөми гэж одоо сайхан урлаг байна. Одоо энэ одоо хоолойны, гүний, одоо угийн гэдэг одоо олон сайхан одоо энэ архира хөөми гэдэг. Эний чинь одоо энэ гадаадын улсууд одоо сурч судлаад одоо тэгээд энэ гадаадынхан чинь одоо энэ сайхан олон дэлхийн сонгодог айдуудыг тоглоод байна. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө энэ сайхан их одоо энэ язгуур урлагаас бас сурж ямаар юм гэж бодлоо. Ялангуяа энэ юндан болох гэдэг улсууд ер нь сурхан зүгээр юм уу гэж бодсон. За баярлалаа. Ингээд хөөмигөр би нэгэн сайхан сонгодог айзыг хөөмөлдөж одоо үзүүлье. Эхлэмүүдэд үзэгчтэй энэ бол үнэхээр гайхамшигтай. Яг амьд дуу хоолойгоор оролцогч тавсар маань одоо хөөмөлж байна. Баярлалаа, үнэхээр гайхамшигтай байлаа. Хувийн дугаар 3 тавсар маань одоо өөрийнхөө дуу хүч амьсгайг бол үнэхээр гайхалтайсаа харуулж чадлаа. Ингээд тавсарнда дараагийн шатанд нь өндөр амжилтыг хүсье. Одоо та бүхний өмнө хувийн дугаар 4 оролцогч сүрэлтийг урьж байна. Хувийн дугаар 4 сүрэлт үнэхээр гайхалтай байлаа. Дэлхийн сонгодог бүжиг болох баялаадыг Монгол ардын бүжигтэй хослуулан бүжиглж байгаа нь үнэхээр гайхамшигтай байлаа. Ингээд та бүхнийхээ өмнө одоо хамгийн сүүлийн оролцогч болох хувийн дугаар 5 бэлгүүнийг тайзнаа урьж байна. Хувийн дугаар 5 бэлгүү. За сайн байцгаана уу. Ингээд манай хипхоп холбооноос намайг юундгөөгөө тэмцээнд оргиж